Дараагийн мэдээлэл танилцуулъя. COVID-19 шинэ хөлбөр болох Франкштайн нэртэй хөлбөр Европт даяар дэгдэж байгаа юм байна. За жил бүр бол COVID-19 шинэ хөлбөрүүд гарч ирж байгаа. За энэ удаагийн хөлбөрүүд нь Европт даяар тархаж байгаа. За Германд XFG нэртэй энэхүү хөлбөр нь одоогоор дамгаалж байгаа юм байна. За үүний хэвлэл мэдээллийн хэрэгслэр Франкштайны хөлбөр гэж нэрлэж байгаа. За 2019 онд гарсан COVID-19 эрдэнэ шинж тэмдгүүдээс гадна энэхүү одоо вирус хөлбраар өвдсөн тохиолдол хоолой маш ихээр өвдөж байгаа юм байна. За энэ хөлбөр нь шинжлэх ухааны нэрлэл нь XFG нэртэй бөгөөд мөн Stratus гэдэг нэрээр нэрлэгддэг юм байна. За Герман болон Европын бусад орнуудад энэхүү хөлбөр нь 2025 оны дунд үеэс улам бүр дамгаа тархаж байгаа. Европын бусад орнуудад мөн одоо энэхүү хөлбөрүүд ажиглагдсан байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын өвчин үнээс урьдчилан сэргийлэх хянах төв нь энэхүү вирусыг хяналтанд байгаа хөлбөр гэж үзэж байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн албан тушаалтнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа боловч одоогоор санаа зовох шалтгаан байхгүй гэж үзэж байна. За Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр COVID-19 халдварын түвшин Европ даяар өндөр байгаа ч гэсэн ихэнх оронд халдварын тохиолдол буурч байгаа юм байна. Энэхүү XFG нэртэй хөлбөр нь рекомбинац буюу өмнөх хоёр вирусын дэд шугам болох LF7, LP812 нэртэй одоо вирусын холимог юм байна. За хүмүүний биеийн өөр хэсгүүдээр одоо угсарсан Франкштайн нэртэй мангас бол байдаг. За үүнийг одоо зөөрлүүлэн XF-ийг ингэж нэрлсэн байна. За XF нь бол өөр вирусын хэсгийг өөртөө нэгтгэдэг учраас ийм нэрийг авсан. За вирусууд цаг хугацааны явцад мутацид орж өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл байдаг. За Франкштайн гэдэг нэр томьёог анх коронавирусын дэд хөлбөрийг тодорхойлоход 2021 оны сүүлээр Өмнөд Африкт гарсан Америкийн хөлбөрийн дараа бол ашиглаж эхэлсэн. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Германы Роберт Кокийн хүрээлэн одоогийн байдлаар энэхүү вирус үүдэлтэй эрсдлийг бага гэж үзэж байна. За дашрамд дуртахад энэхүү одоо вирусаар өвдсөн тохиолдолд хоолойд маш ихээр өвдөх ийм шинж тэмдэг илэрдэг. За энэ бол бусад бас яг ковидын хөлбөрүүдтэй ижил байгаа юм байна. Хоолой өвдөх, хоолой суух зэрэг шинж тэмдгүүд нь COVID-19 бусад хөлбөрүүдэд мөн тохиолддог. За мөн эдгээр одоо шинж тэмдэг нь амьсгалын замын бусад халдварын үед ч гэсэн тохиолдож болдог юм байна. За ковид болон томог зөвхөн шинж тэмдгээр нь найдвартай ялгах боломж одоогийн байдлаар байхгүй байгаа гэж эрдэмтэд мэдэгдэж байна.